Сайн байцгаана надад энэ удаад би хосуудаа бэлэг өгөхөөр бэлдсэн байгаа. Урлагаар дамжуулан нийгэм тулгамжийн асуудлуудыг гаргаж ирж тавих нь хөгжилтэй орнуудын хувьд түгээмэл үзэгдэл болсон байдаг. Тэгвэл яг үүнтэй адилаар хүндрэлтийн мөнхийн сэдэв болсон хайр дурлал хосуудын харилцааг биеийн хэл буюу бүжгийн урлагаар дамжуулан хүргэхээр Монголын урлагийн зөвлөл ажиллаж байна. Ингээд усгал бүжгийн жүжигийн уран бүтээлчтэй яг одоо уулзцгаая. Усгал жүжигийг яагаад тавихаар болсон бэ? Усгал бүжгийн жүжигийн гол өгүүлэх санаа нь яг юу ах вэ? Монголын урлагийн зөвлөл ер нь дэлхийд гарсан Монгол авиасыг Монголын үзэгчтэй эргээд танилцуулъя. Хоёрдугаарт яг Монгол оюун санаагаар илэрхийлсэн одоо дэлхийн орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчд хүргэе гэсэн юм хоёр том одоо зорилгоор бол анхны бүтээлийг тавих санааг бол гаргасан. Гэхдээ эмэгтэй хүний яалхаа тэр онцлогийг илүү энэ ус гал гэсэн одоо юм хоёр махбодын нийлмийн шинж чанараар ингэж нэрснээр бас онцлогтой. За анх хос очраад нэгнтэйгээ одоо юу гэдэг хичнээн магадгүй тэр хоёрын хооронд одоо зөрчилдөөн ч гэдэг юм уу эсвэл магадгүй ялгаатай тал байсан ч гэсэн тэрийг одоо умартаж тэ нэгэндээ их дурлаж байгаа. Энэ бүжгийн жүжигийн дэглээчээр нэхэн ажилласан бэ? Ямар уран бүтээлчд оролцож байгаа вэ? За дэглээчийн хувьд гоцол бүжигчин бол хоёулаа нэг хүн байгаа. Энэ бол одоо хоёр гээд орднууд төмийн өвч чуулгын бүжигч нараа ажиллаж байсан. Одоогоор бол Америк нэгдсэн улсын Headway гэдэг орчин үеийн бүжгийн компани бүжигчнэр бүжиг дэглээчээр ажиллаж байгаа энэ залуу 4 сарын 29-нд одоо буцаж ирээд бэлтгэлдээ орсон явж байна. Эмэгтэй бүжигчнэр бол Дүүр бүжиг эрдмийн театрын гоцол бүжигчин Ган Чимэг бол ажиллаж байгаа. Усгалын бас нэг онцлог бол орчин үеийн бүжиг, видео арт, хөгжим гэсэн юм гурван одоо урлагийн нийлбэл байгаа. Тийм учраас киноны харуулагч их баяртай бол ажиллаж яг энэ Монголын нийгмийн гурван нийгмийн цаг үеийг энэ видео урлагийн ажлуудаар бол харуулахыг зорьсон. За хөгжмийн зохиолчор бол Пүрвэсөх ажиллаж байгаа арга биелгийн урлагийн зөвлөлөөр сонь сайхан юутай нэ эргэжил 15 жил байна болох гэж байгаа юм байна. Сүүлийн үед ямар төсөл хөтөлбөрөөр ажиллаж байгаа вэ? 6 сарын 9-ноос 7 сарын 9-ний хооронд анхны одоо Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг зохион байгуулж байгаа. 10 сард бол бид нар дөрөвт удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмыг хийх гэж байна. Тэгэхээр энэ кино наадам бол нийтдээ 16 олон улсын кино наадмаас шалгарсан тийм ээ Канн, Берлиналь гэх мэтчлэн одоо Аз зэрэглэлийн наадмуудаас шалгарсан кино бүтээлүүдийг бол үзэгчдэд хүргэхээр бас ажиллаж байгаа. Баярлалаа. За баярлалаа. Анх бүжгийн урлагтай холбогдсон түүхээсээ хуваалцаач. Яагаад бас орчин үеийн бүжгийг сонгож хичээлэх болсон бэ? Анх хөгжмөжийн коллежид шалгалт өгөөд тэнцээд тэгээд ардын бүжгийг анх ороод тэгж бол анх бүжигтэй холбогдсон орчин үеийн бүжгээр эхлээд би тааж хичээлж байгаа. Дараа нь 2011 оноос хойш Америк нэгдсэн улсад очиж эхний 2 жил хагас суралцаад үлдсэн 3 жил хагас нь компанид ажилласан. Усгал бүжгийн жүжиг өмнө 12 сар тавьжсэн. Одоо дахиад тавигдах гэж байна. Тэгэхээр энэ удаагийн бүжиг дэглэлтэй чи онцлог нь яг юу байх вэ? Илүү их нэг гацалттай техник гэж ярьдаг юм да. Isolation техник. Тим техникүүдийг нэлээд оруулсан. Contemporary бүжгийн маань онцлог нь угаасаа айгүй олон бүжгийн цуглуулга нийлбэр өгөх юм. Одоо балетийн бүжгийн техникүүд амар их ордог, модерн бүжгийн техникүүд амар их ордог. Тэгээд дээрээс нь хувь хүний одоо хөдөлгөөний онцлогуудыг ашиглаж болно. Энэ жүжиг боловчийг ярихгүй зөвхөн бүжгээр илэрхийлнэ. Тэгэхээр хүний сэтгэл санаа, хосуудын харилцааг бүжгээр илэрхийлэх хэцүү юу? Айгүй хэцүү шүү дээ. Одоо юу гэдэг зүгээр альва юмны утга санааг зүгээр хэлчихэд бол хүн гэж ойлгож шүү дээ. Contemporary бүжиг маань болонгод хүнд бэлэн хол өгдөг. Хүн өөрөө тэндээс утга санааг нь өөрөө хайж олж авдаг. Тийм урлаг болохоор босод урлагийн төрлүүдээс нэлээд онцлог мэл гэж боддیں۔ Баярлалаа. Зүгээр баярлалаа. Урлаг гэдэг бол хүний оюун санаанд нөлөөлж чадах маш хүчтэй зэвсэг. Тэм ч учраас миний бэлэг зөвхөн албан байгууллагын үнэгүй үйлчлүүлэх хэрэгээр хязгаарлагдахгүй. Урлагийн тоглолтуудын билетийг ч юм уу та бүхэндээ бэлгэлсээр холно. Өнөөдөр би та бүхэндээ Монголын урлагийн зөвлөлд санаачлан төлөвлөж байгаа усгал орчин үеийн бүжгийн жүжигийг танилцууллаа. Нэрээ та бүхэн тоглолтыг үзхийг хүсэх юм бол энэ бичлэгэн дээр лайк дарж шеэр хийгээд шеэр хийсэн дээрээ лайк цуглуулаарай. Хамгийн ихний хос маань Монголын урлагийн зөвлөлийн гишүүн болж 1 жилийн турш Монголын урлагийн зөвлөлд санаачлан зохион байгуулж байгаа тоглолтуудыг үнэгүй үзэх эрхийг хожих байгаа. Харин дараагийн 9 хос маань усгал орчин үеийн бүжгийн жүжигийг үзэх эрхийг хожно. Ингээд дараа дараагийн гинтийн бэлэг хүртэл түр баяртай.